Энэ удаагийнхаа бичлэгээр 2025 оны гэмт хэрэг триллер төрлийн нормал киног товчлон ярьж өгөхөөр сонголоо. Машин авах уу эсвэл солих уу гэж эргэлзэж байгаа бол анхаараарай. Очин финанс нь автомашины лизингийн урамшуулалт хөтөлбөрөөр зарласан байна. Тухайлбал анхны машин авч байгаа бол 500 мянган төгрөгийн буцаа олголт. Мөн унаж яваа машина урьдчилгаанд тооцсон барьцаалах боломж. Дээр нь бүр хосороо гадаад дайлах эрхч багтжээ. Хамгийн амархан нь гэвэл очин финанс нь томоохон автомашины төвөд дээр салбартай тул тусгайлан салбар хайх шаардлагагүй. Автомашинаа сонгоод тухайн барьчлаасаа мэдээлэл авч ердөө 30 минутын дотор лизингийн шийдвэрээ гаргуулах боломжтой байна. Зээлийн лавлах 75 18 18. Японд Якузагийн толгойлогч Ойбун 3 хүн даалгавраа биелүүлж чадаагүйд ихэд ууралсан байлаа. Якузагийн дүрмээр алдаа гаргасан хүн үнж гэдгээ батлахын тулд хурууныхаа нэг үеийг нь даслах ёстой. Эхний 2 хүн ямар ч хэрэгэлзээгүйгээр хурууга тайрч үнж байдлаа нотлоно. Харин 3 дахь нь хурууга дасалсан дүрсгэн гар нуун мэхлэхийг оролдов. Гэвч Ойбун хууртагдсангүй. Тэр илдээ суглан урагчийн толгойг нэг цавчилтаар тасаллаа. Үүний дараа тэр хамгийн ихтгэлтэй хүн болох Жод Миннесота мужийн Нормал гэх жижиг хот руу явах шин даалгавар өгнө. Энэ эрхтэйг Уиллс гэдэг. Тэр Нормал хотын нэгэндэн буудалд байрлаж байгаа бөгөөд хотын шериф гүндэрсэн саяхан нас барсан тул шинэ шериф сонгогдох хүртэл 8-7 хоногийн хугацаанд түр шерифээр ажиллахаар иржээ. Удалгүй түүнийг орлогч шериф Майк тосож аваад цагдаагийн хэлтэс рүү хамтдаа явцгаана. Нормал бол гэмт хэрэг бараг л гардаггүй нам гүм жижиг хот. Тиймээс Уиллист хийх ажилч төдийлөн гарахгүй. Чөлөө гармагц тэр тусдаа амьдарч буй эхнэр лүүгээ дуут мессеж үлдээн өдөр тутмынхаа амьдралыг ярина. Хэдийгээр тэд хэсэг хугацаанд тусдаа байхаар тохиролцсон ч Уиллис эхнэрээ мартаагүй хайртай хэвээр. Хот дотор явхдаа тэр 16.8 сая $8 босгосон тухай самбарыг олж хараад ийм жижигхэн хот яаж ийм их хөрөнгө татаж чадсан бол гэж гайхширна. Цагдаагийн хэлтэст ирэхэд Том гэхээр хүлэн авагч сайлыг их бүсгүйтэй бүдүүлгээр харьцаж байлаа. Уиллис хүч хэрэглэлгүйгээр асуудлыг намжааж Том хөршихөө талаар гомдол мэдүүлснээр орлогч Блейн асуудлыг шийдэхээр явна. Үүний дараа Уиллис шерифийн үлдээсэн бичиг баримтуудыг шалгаж эхлэв. Тэр хуучин шериф гүндэрсний хэргийн материалыг уншихдаа хөлдөж нас барсан гэсэн дүгнэлттэй танилцав. Мөн ааваас нь гэсэн бичгтээ бууг нь олж сүүлчийн сумыг нь гарган авч бууг нотлох баримтын агуулхад хадгална. Дараа нь тэрээр зэвсгийн өрөөг шалгахдаа ихэд гайхшрав. Жижиг хотын цагдаагийн хэлтэст байх ёсгүй хэмжээний олон төрлийн зэвсэг бүр C4 дэсрэх бодис хүртэл байлаа. Үүний учрыг тэрээр Салигаас асуухад тэрээр 2001 оны 9-р сарын 11-ний террорист халдлагын дараа гүндэрсэн терроризмтэй тэмцэх зорилттой бүх төрлийн улсын санхүүжилтад хүсэлт гаргаж их хэмжээний техник зэвсэг авсан гэж тайлбарлана. Үдээс хойш Уиллис эргүүл хийж яваад Мойра гэх бүсгүй машина буруу байрлуулсныг хараад торгуулийн хуудас үлдээв. Мойра ууртаагаар очиж цаасыг нээж үзтэл торгуул биш, ердөө л машина зөв байрлуулаарай гэсэн сануулга байлаа. Үүнийг уншаад түүний уурч намжина. Оройн Уиллис нэг ресторанд орж хооллохдоо хан дүлгөөтэй олон бууг анзаарна. Эзэн нь эдгэр буунууд бол өвөөгийнх нь цуглуулга гэх бөгөөд бүгд сумтай хэвээрээ гэж хэлэхэд Уиллис баг зэрэг гайхлаа. Тэр үед зурагтаар их хэмжээний цас орох тухай цаг агарын мэдээ гарч байв. Ойролцох ширэнд суусан Жо гэхээр Миннесотагийн хүйтнийг нь харааж суухыг Уиллис санамсаргүй сонсов. Тэр шинэ Уиллис буундуу болон орилох эмэгтэйг зүүдлэн. Өдөр нь Уиллис Майктай хамт барилгын материалын дэлгүүрт очиход эзэн Мейнард нэг үйлчлүүлэгчтэй маргаж байлаа. Тэднийг салгасан ч удалгүй дахин хэрэлдэж эхлэх ба Майк чанга дуугаар загинж байж л намжаав. Энэ үеэр Уиллис дэлгүүрт байх олон цоочтой нэгэн шүүгээг анзаарч юу байгааг нь асуухад Мейнард дотор нь модны язуур устгадаг бодис байгаа гэж хэлээд цаашаа тайлбарлалгүй тойруулна. Яг тэр үед Мэрибет гэх хөгшин эмэгтэй хурж ирээд Уиллисийг ноосны дэлгүүрлүүгээ чирч оруулан нийлүүлэгч нь буруу өнгийн ноос явуулсан тухай гомдолж эхлэнэ. Уиллис дэлгүүр дотор цагдаагийн радио хүлээн авах жагааг хараад гайхахад Мэрибет ганцаардахаараа сонсож суудаг гэж тайлбарлав. Харин Майк түүнийг ганцаарддагтаа биш,
Зүгээр л бусдын хэрэгт хит дуртай хүн гэж хошигнон хэлнэ. Удалгүй талиагач шериф гүндэрсний дурсгалын ёслол түүний өөрийнх нь асар тансаг байшинд болно. Жижиг хотын шериф ийм том харштай байгаа нь Уиллисэд бүрчих хачирхалтай санагдав. Хотын дарга Кипнер дурсгалын үг хэлж байх зуур Майк гүндэрсний авснаас сэмэрхэн шерифийн тэмдгийг нь нууцар авч үлдснээ хэлээд түүнийг Уиллисийн ингэрт зүүж өгөв. Байшин дотор явхдаа Уиллис гүндэрсэн нас барсныг баталгаажуулсан эмч Уолтертай хамт авахулсан зургийг олж харна. Удалгүй Уолтер өөрөө хурж ирэхэд Уиллис гүндэрсний үхлийн талаар дэлгэрэнгүй асууж эхэллээ. Уолтерийн хэлснээр гүндэрсний зогцыг хөлдөж өгсөн байдалтайгаар олсон гэх бөгөөд ямар ч эргэлзээгүйгээр цэвэр осголт гэж хэлв. Уолтер гүндэрснийг загасчлахаар явсан байх гэж хэлэхэд Уиллис шөндөлөөр нүцгэн загасчилдаг гэж үү хэмээн эргэлзэнэ. Хариуд нь Уолтер гүндэрсний шүүгээ дүүрэн архины цуглуулга руу зааж түүнийг архинд гүн орсон хүн байсан болохоор согтуудаа ийм зүйл хийсэн байх гэж тайлбарлана. Тэдний яриаг хотын дарга Кипнер таслаж Уолтерыг явуулсныхаа дараа Уиллист нэгэн санал тавилаа. Тэрээр Уиллисийг хууль дүрмийг сохроор дагалгүй хүмүүстэй уян хатан харьцдаг гэдгийг дуулсан тул шин шерифийн сонгуульд өгөхөөс өмнө энэ суудалд бүр мөсөн суух талаар нухацтай бодож үзэхийг түүнээс хүсэв. Хотын даргаыг явсны дараа Уиллис цонхоор харахад Блейн гүндэрсний ганц охин болох Алекстэй маргалдаж аавынх нь дурсгалын ёслолт ч оруулахгүй хөөн явуулж байгааг олж харлаа. Тэр өрөө Уиллис ресторанд хооллоно. Энэ үеэр машина буруу байрлуулж түүнээс сануулга авсан Мойра таарч бильярд хамт тоглох санал тавив. Бильярд тоглож дууссаны дараа ресторанч хааж тэд хатуу юм ууж хэсэг сууцгаана. Энэ үед Уиллис өөрийн өнгөрсөн амьдралын тухай бага ярьж эхлэв. Тэр өмнө нь өөр нэг жижиг хотын шериф байсан ба ахлах сургуулийн хайртай бүсгүйтэйгээ гэрлэн аз жаргалтай амьдардаг байжээ. Нэг өдөр нэгэн залуухан эмэгтэй цагдаагийн хэлтсээр ирж аав нь өөрийг нь удаан хугацаанд хүчрхийлсэн гэж мэдүүлэхэд Уиллис түүнд итгээгүй байж. Учир нь тэр эмэгтэй аав хоттой нэр хүндтэй үлгэр жишээ иргэн гэгддэг хүн байсан байна. Хэсэг хугацааны дараа хөршүүд нь буундуу сонслоо гэж дуудлага өгснөөр Уиллис хэргийн газарт очижээ. Гэтэл өнөөх охин эцгийгээ буудаж шархтуулсан байх ба охин Уиллисийг харсан даруй эцгийг нэг мөсөн гүйцээсэн байна. Дараагийн мөчөд охин Уиллис руу буугаа чиглүүлсэн ба Уиллис өөрийгөө хамгаалахын тулд охиныг төрүүлж буутахаас өөр аргагүй болжээ. Хэдийгээр энэ нь хууль ёсоор өөрийгөө хамгаалсан үйлдэл байсан ч Уиллис тэр өдрөөс хойш сэтгэл зүйн гүн шарахтай үлдсэн байна. Энэ явдлын дараа эхнэр нь хүртэл түүнийг орхиж явсан ба өнөөдрийг хүртэл түүний илгээсэн дуут мессежүүдэд эхнэр нь огтхон ч хариу өгдөггүй. Мөн түүнийг шөнө бүр сэрээдэг аимшигтай зүүдний учир нь энэ байж. Маргааш өглөө нь Уиллис бас л хар дарж сэрэв. Түүнд хотын дарга Кипнерээс дуут мессеж ирсэн байх ба үүнд байнгын шериф болох саналыг дахин бодож үзэхийг хүссэн байлаа. Ажилдаа явах замдаа Уиллис гатсан автомат машинтай ноцолдож байсан Лориг их бүсгүйд туслав. Лори яран бууга нуугаад нохойгоо танилцуулна. Тэднийг ярилцж байх зуур Уиллис холоос тэднийг ажиглан зогсох өөр нэгэн хүнийг анзаарч хардагч өнөөх нь ойртож ирсэнгүй. Тэр өдөр ч өмнөх өдрүүдийн адил уйтгартай бичиг цаасны ажилтай зууралдаж өнгөрөөлөө. Оройн гэрлүүгээ харих замдаа Уиллис замын хажуу зогссон нэгэн машиныг хараад сонирчрхан очиход дотор нь Алекс ганцаараа виски уугаад сууж байв. Бүр гартаа буу барьчихсан байсан тул Уиллис дэрэгдэн суугаад вискинээс нь балгаж түүнтэй тайвнаар ярилцаж эхлэнэ. Алекс эцгийнхээ дурсгалын ёслолын үеэр ягаад Блейнтэй маргалцсан тухайга тайлбарлав. Хотын дарга эцгийнх нь оршуулганд оруулаагүй шалтгаан бол Алекс хүмүүсийн анхаарлыг сарниулна гэж үзсэнтэй холбоотой гин. Алекс өөрийгөө хоёр хүүсийн сонирхолтой гэдгээ ил тод зарласны дараа хотынхан тэр дундаа төрсөн эцэг нь хүртэл өөрөөс нь нүур буруулсан тухайга ярьлаа. Түүний хэлснээр Кипнер хотын эрх мэдлийг авснаас хойш нормал хот өмнөх шиг зөв шудраг газар байхаа болсон гэж хэлв. Уиллис Алексийн бууг нь авч сумыг нь суглан дулаахан газар хонуулахын тулд цагдаагийн хэлтсийн 20 хөрөөнд оруулна. Маргааш өглөө нь хотын намгүм амьдрал гэнэт орвонгоороо эргэлээ. Цагдаагийн хэлтэст банкны тохиолдол хангинаж эхэлсэн нь нормалд тун ховор тохиолдох зүйл билээ. Өнөөх гацсан автомат машинтай ноцолдож байсан бүсгүй болох Лори найз залуу Кейтийн хамтаар банк дээрэмдж байх бөгөөд тэд үйлчлүүлэгч болон ажилчдыг сүрдүүлэн кассанда байгаа бүх мөнгийг цүнхэндээ хийхийг шаардна. Гэвч дотор нь ердөө 2,000 орчим доллар байгааг хараад Лори ихэд бухимдав. Банкны ажилтан өнөө үед хүмүүс бараг л бэлэн мөнгө хэрэглэдэггүй болсныг тайлбарлахад Кейт агуулгын сейф онгойлгохыг шаардлаа.
Ажилтан зөвшөөрөхөөс өмнө хамгаалагчид руу хайлт харна. Тэр хоёр хамгаалагч нь үнэндээ Жо болон түүний якуза хамтрагч байв. Яг энэ үед нэг үйлчлүүлэгч зүрхний шигдээс болж газар тунан эмээ уухыг оролдоно. Лори Кейт хоёр хэдий гэмт хэрэгтнүүд ч гэлээ түүнийг аврах гэж эмийг нь уулгах бөгөөд Кейт цээжин дээр нь дарж ухаан оруулах гэж оролдоно. Энэ хооронд хамгаалагчид нууцаар ослын дохио илгээгээд амжсан байлаа. Тэр даруй Японд байх Ойбунагийн якузанаар Нормал Миннесота гэх нэртэй тохиолол хүлээн авна. Дараагийн мөчөд Жо генет хутга суглан Кейтийг дүрж орхив. Ууралсан Лори шууд гал нээж сумных нь нэг нь Кейтийн хүзүүг нь шүргэн өнгөрсөн бол нөгөө сум нь буутай хамгаалагчийн нүрийг нь онлоо. Нүрэндээ буудулсан хамгаалагч гохоо дарахад өөрийн хүн болох Жог хийстэл нь буудаж орхив. Лори Кейт рүү очиж шалгахад шархатсан Кейт зогсож болохгүйг анхааруулна. Төд удалгүй цагдаа нар ч банкны гадаа цугларцгаалаа. Хачирхалтай цагдаа нар бүгд л илт санарсан байдалтай харагдаж байв. Үйлээс хаалга руу ойртох үед Блейнд үл мэдэгдэх хүнээс дуудлага ирж яг одоо гэх богинохон тушаал ирнэ. Үйлээс хаалга онгойлгох гэж байсан яг тэр мөчөд Блейн Майк хоёр гэнэт Үйлээс буюу өөрийнхөө дарга руугаа гал нээлээ. Үйлээс шилэн хаалгыг цөмлөн унсан ч сум нэвтэрдэггүй хантаа зөмссөн байсан тул шархтаагүй байлаа. Тэр гал зогсоохыг тушаасан ч хинч түүний үгийг сонссонгүй. Үйлээс аргун эрхэнд хариу гал нээхэд Блейн Майк хоёроос илүү мэрэгэн буудаж Блейний жихийг нь тасалж орхино. Үүний дараа Майк энгийн иргэд байгаа эсхийгч үл хайхран хаасайгүй буудаж эхэллээ. Хүмүүс ч үхэж Үйлээс таарсан болгоно аврах гэж оролцсоор. Үйлээс эхлээд Лори Кейт хоёрыг холдуулж чадав. Дараа нь зүрхний шигдээс болсон эрийг босгох гэж байтал сум өнөөхөрийн толгойд нь тусна. Үйлээс аварсан хоёр дээрэмчнээ дагуулад юмны ардуур орох мөчөд байдал түр намжлаа. Энэ боломжийг ашиглан тэд амьд үлдэх гарцыг хайж эхлэнэ. Үйлээс банкны менежерээс сейф рүү дагуулж очихыг шаардахад менежер ч хэлсэн ёсоор нь хийв. Гэтэл энэхүү жижиг хотын жижиг банкны сейфэнд алт бэлэн мөнгө дүүрэн байв. Ийм их баялаг жижигхэн хотын банкнд байгааг хараад Үйлээс дээрэмчдгээд бүгд лалам арьж орхилоо. Энэ завшааныг ашиглан банкны менежер ширээ рүүгээ гүйж бууга авах гэсэн ч шалан дээр байсан зогц дээр бүдэрч буун санамсаргүй буудагдан өөрийнх нь толгойг онож газар дээрээ нас барав. Нөгөө өрөөнд харин Жо аажмаар ухаан орж эхэллээ. Учир нь тэр ч бас сум нэвтэрдэггүй хантаа зөмссөн байсан юм. Энэ хооронд Майк банкны арын хаалгаар нэвтрэхийг оролдсон ч цоожиг нь онгойлгож чадсангүй. Чимээс сонссон Үйлээс хаалга руу буутахад Майк аргагүй эрхэнд ухарч буцсан. Банкны сейфэнд Лори Кейтийн нуруунд бас нэг сум туссныг нь олж мэдлээ. Үйлээс буцаж ирэхэд гуруула амьд үлдэхийн тулд түр хамтрахаар тохиролцсон. Удалгүй банкны утас дуугарч Үйлээс утсыг авахад гаднаас хотын дарга Кейпнер ярьж байлаа. Банкны гадаа олон цагдаа нар болон зэвсгэлсэн энгийн иргэд бүслээд зогсож байсан юм. Энэ үеэр Лори Кейт хоёр сейфэнд байсан хайрцагуудыг онгойлгоход дотор нь цэргийн зориулалтын хүнд зэвсгүүд өрөөтэй байв. Кейпнер үнэнээ хэлнэ. Түүний хэлснээр Америкийн олон жижиг хотууд ядууралд орж сүрч байсан учраас Нормал хот Якузатай нууц гэрээ байгуулсан гэв. Якуза Америк даяар хууль бус бараага тээвэрлэхдээ энэ хотын банкыг агуулах болгон ашигладаг ба үүнийхээ төлөө хот асар их мөнгө авдаг аж. Тиймээс хотынхан бүгд энэ нууцыг хамгаалдаг ба Үйлээс их ч юу ч тоодоггүй амархан захирагдана гэж бодоод түр шерифээр сонгожээ. Хэрв Якуза нараа өөрсдийн зүйлсээ дэрэмдүүлсэн гэдгийг мэдэх юм бол хотыг тэр чигт нь устгана. Тиймээс Үйлээс дэрэмчдийг алгахгүй бол өөрөө ч тэдэнтэй хамт өгөх болно гэж Кейпнер анхааруулав. Харин Үйлээс ямар ч хариу хэлэлгүй утсаа тасалж олдсон зэвсгүүдийг шалгахаар очлоо. Кейпнер хандгаа хараад анхаарал нь сансан тэр мөчөд хүчтэй шуурганы улмаас бүхэл хотын захилгаан тасарна. Яг энэ үед банкнаас танк сөнөгчийн сум нисэн гарч ирээд Кейпнерийг онож түүнийг газар дээр нь дэлбэлж орхилоо. Түүнийг дэлбэлсэн хүн бол Үйлээс. Уг нь Үйлээс машинуудыг онилсан боловч байгаа оноогүй алдсан нь энэ. Улмаар өнөөх 3 зэвсгээ бэлдээд хаалганы зүг урагшлах үед Үйлээс дахин нэг удаа базукаага ашиглав. Энэ удаа сум байндаа тусаж машинууд дэлбэрч цагдаа нар хідэн тийшээ тарцгаалаа. Үйлээс Лори Кейт 3 үргэлжлүүлэн гал нээсээр харанхуй гудамж руу уусан алга болцгооно. Цагдаа нар сэргэх гэж оролдож байх хооронд Том хотын нөхцөл байдлын талаар гомдлож эхэллээ. Гэвч түүний яриа удаан үргэлжилсэнгүй. Жо гэнэт гарч ирэн түүнийг буудаж хорооно.
Шуурганы улмаас хотын бүх холбооны шугам дасарсан тул Жо Оюбунтай холбоо барьж чадахгүй байх бөгөөд Оюбун банкт эрэмдүүлсэн гэж ойлгоод Миннесота руу нисэж байлаа. Энэ үед өнөөх 3 хорогдох газар хайсаар байх ба тэдний замд дахин буудалцсан болж Уиллис нөгөө хоёртоо нуугдгаж хэлээд өөрөө буудалцаж үлдэнэ. Уиллис асуудалгүй байгаа устгаж нөгөө хоёр дээрээ ирэхэд нөгөөдөл нь Мэри Бет эмгэний дэлгүүрт ороод ирчихсэн байв. Гэмгүй эмгэн Мэри Бет тэдэнд туслах гэж байгаа мэт байсан ч Уиллисийн анхаарал сарнах үед эмгэн бүгдийг нь буудаж хөнөөх гэж оролдоно. Эмгэнийг бууга цэнэглэх үед Лори гал нээж анхаарлыг нь сарниулав. Уиллис энэ мөчийг ашиглан эмгэн рүү дэлгүүрийн тавир өшөглөж буунаас нь салгахад Лори ч цагаалталгүй гүйж ирээд эмгэнийг өргөж хан руу чулуудна. Хатуу самар эмгэн Мэри Бет нуусан бууга гаргаж дахиад буудах гэж оролдоход Лори бултаж том зүү шүүрч аваад хүзрүүн дүрж хөнөөлөө. Уиллис Кейтийн шархыг болтор боосны дараа цагдаагийн хэлтэст засны машин байгаа гэдгийг хэлнэ. Ингээд тэд гуруулаа дэлгүүрээс гарч цагдаагийн хэлтэс рүү хөдөллөө. Гэвч замд нь шуудан зөөгч тэднийг олж хараад буудаж эхлэв. Уиллис сумнаас зогтож байхдаа барилгын материалын дэлгүүрийн цонх мөргөж ороод нөгөө хоёртоо өөрийгөө зүгээр үргэлжлүүлээд яваад бай гэж хэлнэ. Лори Кейт хоёрыг шуудан зөөгч хөөж байхад Мейнард Уиллис дээр ирээд төмөр ломоор зохиж алах гэж оролдов. Үхэл амьдрал шийдэх гардан тулаан өрнөхөд Уиллис хурц шүүрч аваад өөрийгөө хамгаална. Мейнард сүх авч Уиллис рүү дайрах үед Уиллис шавж устгах бодис цацагчийг шүүрэн авч нүүрлүүн цацлаа. Дараа нь боломжийг ашиглан нүд рүү нь хадаас зоов. Мейнард олон цочтой өнөөх шүүгэргүй очиж нээх гэж мөнгөнж байх үед Уиллис шүүр авч дагзрун зогхоход нүдэнд нь байсан хадаас цаашаа жихэгдэж Мейнард үхлээ. Уиллис тэр шүүгэрүүн шагаахад маш олон дэсрэх бодис өрөөтэй байх нь тэр. Нөгөө талд Лори Кейт хоёр шуудан зөөгчөөс зугтааж байгаа ч төдийлөн холдож чадахгүй л байсаар шуудан зөөгч дасралтгүй гал нээж байсан болохоор ч тэрөө Лори Кейт хоёр чөлөөтэй гүйж чадахгүй байв. Аз уулж шуудан зөөгчийн сум нь дуусав. Ингэснээр Лори Кейт хоёр түүн рүү дайрах боломж гарав. Кейт нууж авсан алтан гулдмайгаа гаргаж ирээд шуудан зөөгчийн толгойроо зохиж харин Лори түүний бууг нь салгах гэж ноцолдоно. Энэ зуур шуудан зөөгч гохоод арахад сум нь ойролцоох зарын самбарыг тогтоож байсан утсыг нь дасалж самбар унахад хүргэнэ. Шуудан зөөгч хүчээр илүүрхэж Лориг дүлхэн Кейтийг зохиж унгаалаа. Кейт шуудан зөөгчийн бууг ашиглах гэсэн боловч сумгүй байв. Шуудан зөөгч утга гаргаж ирээд Лори Кейт хоёрыг гүйцэх гэж байтал өнөөх зарын самбарч унаж яг шуудан зөөгчийн толгой дээр буув. Төд удалгүй цагдаа нарч ирээд үргэлжлүүлэн буудаж эхлэхэд Лори Кейт хоёр үргэлжлүүлэн зугтаалаа. Гэнэт цагдаа нарын зүг шатаж буй зүйлс шийдэгдэн ирнэ. Нэг нь очиж хараад ердөө дохионы гэрэл байна гэж хэлэн газраас авлаа. Гэвч удалгүй дахин олон дохионы гэрэл шидэгдэн ирэх ба эдгээрийн дунд жинхэнэ динамитч байж таарна. Дараагийн мөчид энд тэндгүй хүчтэй дэлбэрэлтүүд болж эхлэхэд Майк бусдыгаа аврах үүднээс асфальттай динамитыг шүрэн авч унтраах ба өөрийгөө баатар боллоо хэмээн эндүрнэ. Гэтэл динамит дэлбэрч Майк ч чадхив. Уиллис үргэлжлүүлэн динамит шидсээр байх ба ихэнх нь үхэж үлдсэн нь ухаан алдана. Цагдаагийн газрын гараашнд Кейт Лори хоёр хэд хэдэн оролдлогын дараа цас цэвэрлэгч машиныг асааж чадлаа. Салли тэдний чимээг сонсоод бууга барин очих үед Уиллис замд нь досож тэд хоорондоо зодтолтож эхлэнэ. Тэмцлийн дунд Салли кабелтэй орооцолтон хойшоос авч унахад дээрэс нь цагдаагийн машин унаж түүнийг бяцтаарав. Үүний дараа Уиллис Кейт Лори хоёр дээр очиж асуудлаасаа үргэлж зугтааж амьдрахаас залхсан гэдгээ хэлнэ. Тэгэд Уиллис өөрийг нь орхиж аваад алтаа ашиглан шинэ амьдралаа эхлүүлэхийг тэдэнд зөвлөв. Дараа нь гараашийн хаалгыг нээж өгснөөр хосууд цас цэвэрлэгч машинаар хотыг орхин явна. Цагдаа нар алсаас цас цэвэрлэгчийг хараад Уиллисийг одоо цагдаагийн газарт байгаа гэж таамаглав. Хосууд явхаас өмнө өөрсдийн нохоогоо авч амжлаа. Ард үлдсэн Уиллис дахин зэвсэглээд бэлэн байдалд шилжих гэж байтал гэнэт Мойра гарч ирээд түүнийг буудаж унгаана. Түүнийг сум нэвтэрдэггүй хантаа заварсан ч амьсгалахад хэцүү байв. Мойра түүнд савтай арх шидэж өгөөд зэвсэгнүүдийг нь хурааж авав. Тэгэд тэдний хооронд яриа өрнөнө. Мойра Уиллист хандаж тэр үед чи надад түүх ярьж өгөхдөө төгсгөлийг нь өөрчилсөн гэж би бодож байна гэв. Уиллис ч хүлийн зөвшөөрч үнэндээ өөрөө тэр охины эцгийг нь алсан гэдгээ хэлнэ. Тэр үед Уиллис энэ үйлдэлээ шударга ёс гэж бодож байсан ч цаг хугацаа өнгөрөх тусам энэ бодол нь замхарч эхэлсэн ажээ. Уиллис зөрүүлээд
Өмнөх шериф гүндэрснийг Мойра алсан гэж бодож байгаа хэлэхэд Мойра ч хүлээн зөвшөөрнө. Тэгэд Мойра ярьж эхэллээ. Тэр үед гүндэрсэн хүүхдээ санаж байсан болохоор хотоос явах хүсэлтэй байжээ. Харин Якуза нар энэ хотоос хэнийг ч гаргахыг хүсдэггүй. Тиймээс Мойра гүндэрсний уух зүйлд нойрсуулах юм хийж унтуулсныхаа дараа түүнийг хүлж дээрэс нь усаасгаж хөлдөөсөн байна. Эцэст нь тэр яг л загсчилж яваад өгсөн мэт болгожээ. Энэ түүхийг ярьж дуусаад Мойра Уиллисийг гүйцээхээр босов. Гэтэл цагдаагийн хорих камерт хоригдож байсан Алекс гинэт гарч ирээд тэлээг ашиглан Мойраг өөртөө ойртуулна. Дараа нь Мойрагийн бүсэнд байсан гар бууг нь шүрч аваад түүнийг хэд хэдэн удаа буудаж аавынхаа өшөөг авлаа. Уиллис Алексийг суллаж эцгийнх нь бууг өгөөд түүнийг өөрийн шинэ орлогчоор ажилд авав. Цагдаа нар гараашийн гадна цугларах үед Алекс нэгэн ачааны машинтай гарч ирлээ. Бүгд замаас нь холдож амжсан ч Волтер бүдэрч машинд дайруулан амиа алдана. Ачааны машин жолоодож явахыг хараад энэ машин банк руу явж байгааг ойлгов. Алекс машинтайгаа банк руу цөм өргөж ороод сейфний өрөө рүү яаран очиж динамит байрлуулж эхлэнэ. Үүний зэрэгцээ Уиллис Блейний арайдаагоор цагдаа нартай холбогдож хэрвээ өөрийг нь алах юм бол банкны сейф дэлбэрнэ гэж анхааруулав. Гэхдээ Уиллисэд санал болгох тохиролцоо байгаажээ. Цагдаа нарч Уиллисийг дэлгүүрт заримгдэж байхад нь олж очиод түүний төлөвлөгөөг сонсон. Тэд банкны доторх бүх зүйлийг цэвэрлэж зүгээр л машины осол болсон мэт харагдуулахад болно. Жо Уиллисийг яг одоо яагаад алахгүй байх ёстойгоо гайхаж эхлэхэд Уиллис түүнд энэ замбраагүй байдлын бурууг Жооч гэсэн хүлээж хотын хүмүүсийн хамтаар алуулах болохоор тэр гэж хэлв. Тиймээс тэд Уиллисийн саналыг хүлээн зөвшөөрөхөөс өөр сонголтгүй болж хамтрахаар шийднэ. Дараагийн хэдэн цагийн турш хотын бүх хүн хамтдаа ажиллаж цусны мөрийг арилгаж зогцснуудыг нууж эхэллээ. Харин энэ хооронд хотын гаднах зам дээр Уиллис болон Блейн нар Якузагийн цувааг ухтан авч байлаа. Блейн ойбоонд шуурганы улмаас хотод захилгаангүй болсон. Мөн Уиллис төр орлон гүйцэтгэгч учраас юу ч мэдэхгүй гэж хэлнэ. Уиллис гэмгүүдүр эсгэхээ мартсангүй. Тэр шуурганы улмаас хинч манайх хот руу одоогор орж чадахгүй гэв. Ойбон ууралж эхлэхэд Уиллис түүнийг онцгой тохиолдол болгон оруулах боломжтой мэт дүр үзүүлв. Тэд цаг очихын тулд Якузагийн цувааг хотын хамгийн урт замаар тойруулан явуулсны эцэст банкнд хүргэнэ. Алекс хамгаалагчийн дүрд хувирсан байх ба дэлбэлэгч төхөөрөмжөө бэлэн байлгаж байлаа. Аз улхад ойбон сейфийг шалгаж бүх зүйл хэвэн байгааг баталгаажуулаад эцэст нь нийгэм сэтгэл нь амарна. Үүний дараа цагдаа нар Якузааг оройн хоол идүүлэхээр ресторан руу авч явлаа. Блейн тэдний нөхөрлөлийн шинэ үе эхэлж байгаа тухай үг хэлж байх үед зөөгч ориглон дарсны бөглөөг онгойлгоно. Улмаар бөглөө нисэж очиод хан дээр байсан цэнэгтэй бууг онон унгаалаа. Буу шалан дээр унахад гохон дарагдах ба гэтэл өнөөх нь очиж ойбууны толгойг зад буудаж орхив. Якуза нар тэр даруй зэвсгээ гарган өшөө авахар дайрч ресторанд буудалцсан эхлэнэ. Бүх зүйл эмх замбраагүй болоход Жо Блейний мөрлөө буудав. Тэгэд Блейнийг гүйцэх гэж байтал Уиллис Жог түлхэж гал тоогоор оруулах ба тэд гартаа таарсан багжаар тулалдаж эхэллээ. Тэд бибинэ хэд хэдэн удаа зогссны дараа Жой Уиллисийн гидсэнд нь хутгална. Харин Уиллис зөрүүлээд эхлээд Жогийн гарт нь дараа нь хүзүүнд нь хутгалснаар эцэст нь амийг нь хороолоо. Ресторанд буудалцаан өрнөсөөр нэг нэгээрээ хүмүүс үгсээр эцэст нь амьд үлдсэн хүмүүс нь зөвхөн Алекс болон Блейн хоёр л байв. Уиллис гал тогоноос гарч ирээд тэдэнд бялуу санал болгоно. Тэд хэсэг амарч суухад Уиллис Блейнд цагдаагийн тэмдгийг нь өгөв. Нэг сарын дараа нормал хот дахин жирийн 50 хот болж Блейн шериф болсон байлаа. Гэхдээ гудамжинд явж байсан үл таних Азэр энэ хэрэг бүрэн дуусаагүй байж болохыг илтгэнэ. Техас мужид Уиллис дахин нэг хотод төр орлон гүйцэтгэх шерифийн ажил хийж байгаа харагдах ба Алекс түүний орлогч нь болсон байв. Уиллис эхнэрлүүгээ энэ мэдээг хуваалцахаар залгахад эхнэр нь удаа утсаа авч байгаагаар кино төгсдөг.